Энэ дуракууд ард түмний хүслийг биелүүлдэг механизмыг хаачих юм бол сонгуулийн аргаар боломжгүй юм бол сонгуулийн бус аргаар хүссэн өөрчлөлтөө бий болгоно. Энэ юу юм бэ гэх юм бол иргэдийн бослого. Түрүү орсон видеон дээр хэдүүлээ юу харсан бэ гэвэл Борис Джонсон Англи улсын ерөнхий сайд Европын нэг орны их тайвныг саяхан долларын авилгын төлөө зарчдаг. За тэгээд энэ Орос Украины данаас болж Их Британий эдийн засаг бас муудаж байгаа. Улс төрийн тогтворгүй байдал үүсэж байгаа. Гэхдээ энэ үеийн улс төрчнөрт ерөөдөө өстой падли хамаагүй юм байна. Тэднэрт юу чухал юм бэ гэх юм бол Данс Герман дүүрэн байхын төлөө бүх юма зарахад бэлэн. Улс төрөө зарахад бэлэн, нэр төрөө зарахад бэлэн. Тэгээ өөрийнхөө өнөө зүйлсээ ч гэсэн зарахад бэлэн. За хэдүүлээ одоо ямар видео харах гэж байна гэх юм бол Friedrich Merz арай залуу байх үед энэ гадаад хүний тухай, цагаачдуудын тухай, иммигрантуудын тухай юу ярьсан бэ? Хэдүүлээний сайхан сонсцгоё. Проблем in Deutschland mit Ausländern. Германчууд бид нар гадны хүмүүстэй асуудал байгаа шүү. Wir haben sie. Und nicht nur in den großen Städten, in den Ballungsräumen. Ich komme aus der ländlichen Region. Auch in den ländlichen Räumen sind es Probleme, die mittlerweile die Menschen zutiefst beunruhigen. Тэр ганцхан томоохон хот дотор амьдарч байгаа тэр гадаад хүмүүс, цагаачдууд асуудал ерөөсөө үүсэхгүй байгаа. Ганцхан тэнд биш ээ. Бас хөдөө орон нутаг тосхон дотор ийм асуудал гарч байгаа. Би яагаад вэ гэх юм бол хөдөө өссөн хүн тэнд бас асар том асуудал үүсгэж байгаа тэд нар. Bewegen. Mit Kriminalität, mit sehr hoher Ausländerarbeitslosigkeit, mit ungelösten sozialen Тэгээ ажилгүйдлийн төвшин, гэмт хэрэг тэгээ нийгмийн маш олон асуудал тэд нар үүсгэж байгаа. Konfliktstoffen auch mit der übrigen Wohnbevölkerung. Тэгээ бусад иргэдүүдийг бас зовоож байгаа тэд нар. Dass die Menschen sich von diesen Problemen bedrängt fühlen, dass sie Fragen haben, dass sie verunsichert sind, dass sie in der inneren Sicherheit in den Großstädten abends nicht mehr bereit sind, öffentliche Verkehrsmittel zu benutzen, weil sie Angst haben. Тэгээ тэр хүмүүс ингэ тайван амьдарч чадахгүй орой ингэ гэртээ байхдаа нийтийн тайварлуу орхоос айж байгаа штэ. Мигрантуудаас болж. Meine Damen und Herren, das muss ein Thema für die Politik sein. Wenn wir es nicht machen, dann werden es andere tun und das sind nicht die, die zum demokratischen Spektrum unserer politischen Parteien in Deutschland gehören. За тэгээ бид нар манай намын дээр арга хэмжээ авах ёстой. Энэ бол улс төрийн томоохон сэдв болох ёстой. Бид нар энэ асуудлыг шийдэхгүй юм бол бид нар энийг томоохон улс төрийн асуудал болохгүй юм бол өөр төрлийн хүмүүс энийг асуудал болгоно. Өөр намын хүмүүс. Тэгээ юу ярьж байна гэх юм бол нөгөө экстремист хүмүүс энийг сэдв болгоно гэж ярьж байгаа хгүй. За нэг хүмүүс алга ташсан. Friedrich Merz үг. Тэ. Маш эмоцтой энэ тухай ярьж байгаа зү. За. Арай л нэг манлайлагч болох магадaltaй хүн шиг ярьж байна л да. Гэхдээ ямар хүн болж хөвөрсөн бэ гэх юм бол хэдүүлээ харж шít те. Түрүүний видеон дээр нэг би үзүүлсэн нэг дахиад үзүүлэхгүй болохгүй. Герман улсын бундесканцлер. Цагаат Яос заах газар юм бэ? Зарим хаан зардаг юм болоо. Гэлтэй ийм хүн. Трампын хой зогсоогүй. Булан шахтсан байсан. Өчтөр таад миний Трампын бичлэг харж байгаа юм бол ядаж Keir Starmer яг Donald Trump-ын хойно зогсоод хошног олсон л доо. Тэ. Гэхдээ энэ зураг авалтан дээр Keir Starmer голд байсан, Mark Carney бас булан харагдажсэн, Giorgia Meloni харагдажсэн, Friedrich Merz харагдахгүй. За. Тэгээ энэ хэвлэл мэдээллийн хурал болох үед Friedrich Merz угаасаа булан шахтсан байсан. За. Өөр арга хэмжээнд дээр Friedrich Merz-ийн гой зураг задарсан. Энд сууж гин. Falls sich noch irgendwer fragt, wo Deutschlands Platz in der Welt ist, hinten neben der Topfpflanze. За ямар нэгэн байдлаар хүмүүс Герман улс дэлхийн улс төрийн дэлхийн асуудлын хувьд яг хаан жигсэж байгаа, хаан сууж байгаа юм бэ гэх юм бол хамгийн хойно. Цэцгний тогооны дэргэд. Яа, энэ нүрийг хараарай. Би яагаад энэ Турк улсын хойно сууж байгаа гэж боддоо. За, тэгээ энийг Alice Weidel AfD-гийн намын дарга
Нэг аюугаа хэлсэн. Өчтөр. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fucking Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsicom-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Was wir auch gesehen haben, ist, dass die deutsche Bundesregierung in Sharm el-Sheikh Zaungast ist. За бид нар бас юу орсон бэ гэх юм бол Герман улс те тэр Sharm el-Sheikh болсон Израиль болсон чуулган дээр зүгээр хашааны гадна ингээд зогсдог болсон. Бид нар бол ерөөхдөө том тоглогч байхаа боллоо. Wir spielen keine Rolle mehr unter dieser Regierung. Тэгээ энэ засгийн газар те Friedrich Merz-ийн үеэр бид нар бол энэ тоглоом дотор тоглохгүй байна. Бид нар ингээд талбайгийн гадна ингээд харж байна. Wir sind absolut degradiert, wenn Friedrich Merz dort alleine rumsteht. Тэгээ бид нэр ерөөхдөө байр суурь тэрчтэй алдсан бид нарыг тоосон алга яагаад гэх юм бол манай Bundeskanzler Friedrich Merz зүгээр нэг буланд унчирсан ингээд зогсож байна. Mit dem reden will und neben einer Topfpflanze. Тэгээ хинч манай Friedrichтэй ингээд ярихгүй юм байна. Ярих хүсэлж алга ганцаараа ингээд суудсан. Тэгээ хэний хажууд суулгацсан байгаа юм бэ гэх юм бол нэг цэцэгний хажууд суудсан. Platziert wird. In der letzten Reihe. Хамгийн сүүлийн игнэнд цэцэгний хажууд. Das hat sehr viel damit zu tun, wie unser Ansehen unter der Merz-Regierung international gesunken ist. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол Friedrich Merz-ийн засгийн газар, Герман улсын засгийн газар тэгээ олон улсын төвшин нэр хүнд нь яг хаана явж байгаа юм бэ гэх юм бол бид нар ерөөхдөө ил тод харж байна. Яа. Одоо Munich хотод JD Vance-ийн нэг илтгэл хэдүүлээ харах хэрэгтэй. Democracy rests on the sacred principle. Markus Söder. Bavaria Bayern-ы улс төрч заяа Friedrich JD Vance илтгэл тавьж явах үедээ энэ амар их зантай ингээл тэнхтэй сууж энэ заяа энэ хүний нүүр царайг дахиад хараарай. Democracy rests on the sacred principle that the voice of the people. Нэг 30 жил улс төр докторын ялцарсан хулгайч нар яг ийм дүр царай гаргадаг штэ. Дөнгөж сайхан манай их хурал дотор юу лээ? Бас нэг улс төрчийг юу асуусан бэлээ? Тэ? Амар бүдүүлэг штэ. Тэ баг тэнд альбтай ингэ сууж байгаа. Ямар ч ялгаагүй заяо. Тэгээ JD Vance юу илж байна гэх юм бол арчлалын суур юу юм бэ гэх юм бол хамгийн номер 1 үндсэн ойлголт юу юм бэ гэх юм бол ард түмний хүсэл номер 1 шүү. Тэгээ иймэрхүү юм хэлж байхдаа энэ хулгайч нар яг ингэж царайлдаг заяо. НАТО-гийн бас нэг хуучин дарга байсан дурак бас ард түмний үг мүг сонсдгүй шүү дээ бид нар. Matters. There's no room for firewalls. Firewall-ийн орон зай байхгүй шүү. Тэ? Германаар бичсэн байна. Es gibt keinen Platz für Brandmauern. Энэгээр юу хэлдэг байна гэх юм бол ард түмний хүсэл тэ? Ард түмний хүслийг тойруулсан хан барьж болохгүй шүү. Тэ? Ард түмний хүслийг тоохгүй ямар нэгэн шинэ механизм гаргаж ирээд тэ? Oh my god энэ ард түмэн одоо тийм Украины дайныг эсэргүүцэж байна. Гадуур нэг хан барьчих та нарын энэ Украины дайн дээр хэлж байгаа юм бид нар тоох ёсгүй. Яагаад вэ гэх юм бол та нар нэг юмыг сонгож болно. Та нар нэг юмыг хүсч болно. Гэхдээ та нар хангалттай ухаантай биш учраас та нар зүгээр жирийн иргэн учраас та нар бид нар шиг ийм элит дээд зэндааны хүн биш болохоор та нарын хүслийг бид нар биелүүлэх ёсгүй. Энэгээрээс юу ярьж байна гэх юм бол заяа JD Vance цаад утгаараа юу хэлж байна гэх юм бол Marine Le Pen Франц улсад тийм ерөнхийлөгч болох ёстой. Гэхдээ Францын уламжлал улс төрийн систем юу хийж байна гэх юм бол Marine Le Pen-ы гадуур ингээ хан барьж байгаа. Ард түмний хүслийг ерөнхийдөө биелүүлэхгүй тийм механизмуудыг ашиглаж байгаа. Georgescu Румыни улсад баг одоо удахгүй шоронд орох гэж байгаа. Сая Чех улсад сонгуулийн үеэр тэгээ сонгуул ялсан хүний эсрэг баахан арга хэмжээ авсан. Молдова буу юм болж байна. Украинд 2014 онд байсан засгийн газрыг огцруулсан.
удахгүй Германы сонгуул дээрээ бас AfD намыг хорих гэж үзэж байгаа. Саяхан хөдөө орон нутгийн сонгуульд Германд болсон AfD-гийн 7 гишүүн сонгуул болохоос өмнө гинт долуулаа нас орсон. Үхсэн. Окей. Тэгээ JD Vance юу хэлж байна гэх юм бол та нар ард түмнийхээ хөслөө биелүүлэхгүй юм бол намынхаа мөрийн хөтөлбөр дотор оруулахгүй юм бол улс төрийнхаа бодлого дотор шингээхгүй юм бол хогчин шүү гэж юм хэлж байгаа байхгүй юу? You either uphold the principle or you don't. Та нар тэрийг хүндэл эсвэл тий хүндлэн гэсэн юм байна. Эсвэл талаар нь хүндлэх юм бол тий хагас дутуу юм гэсэн юм байхгүй. Давсын бол уустлна. Тий ажлыг бол дуустлна. Та нар Und dann sage ich, за одоо Friedrich Merz. wir sind die Brandmauer. Dann sage ich, wir sind die Brandmauer. Тэгэх юм бол миний хэлэх үг юу юм бэ гэх юм бол бид нар тэр firewall. Бид нар тэр хан. За Friedrich Merz энийг яагаад хэлсэн бэ гэх юм бол дараагийн сонгуул дээр энэ сонгуул дээр AfD-гийнхэн тий AfD нам аюу хүч авч байгаа шүү дээ. Маш олон Герман иргэн AfD намыг сонгож байна. Тэгвэл бид нар миний нам, манай CDU тэ тэр гал зогсоодог хам мөн ард түмний хөслийг бид нар ямар нэг байдлаар биелүүлэхгүй гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо хаана хүрэх юм бэ? Migration дээр, цагаачны бодлого дээр, татварын бодлого дээр, эрчим хүчний бодлого дээр, инх тайван дайны бодлого дээр ерөөдөө ард түмэн одоо тэр чигтээ салхи ирж байгаа хэрнээ энэ салхийг би мэдгчгүй, анзаарахчгүй, энэ бузар боловсралгүй жирийн ард иргэн юу ч мэдэхгүй болохоор би дээд зиндааны хүн, би томоохон их сургууль руу явсан болохоор би энэ хүмүүсээс илүү их мэднэ. Elitist approach баггүй юу? За тэгээ Европт хэдэн саруул эрүүл ухаантай улс төрчин үлдсэн байгаа. Тэрний нэг нь Виктор Орбан. The migration issue is so complicated. Legally, it's very simple. Тэгээ энэ цагаачны юм бол амар ядаргаатай сэдв. Тэ. Бүрхэг. Гэхдээ хуулийн зүгээс айгүй ойлгомжтой. To cross the border line without a permission is a crime. За. Тэгээд манай хэлийг давна гэдэг чинь гэмт хэрэг. Point, it's over. Тэгээд дуусаа бандан таас. Өөрөө ойлголт байхгүй. The problem is that migration is a concept of changing the society as such. За ягаад тэр цагаачны бодлого ийм бүрхэг ийм ядаргаатай ийм асуудалтай юм бэ гэх юм бол манай нийгмийг тэр чигтээ өөрчлөлдөг сэдв механизм учраас. It's a kind of replacement of the original native born voters with somebody else. Тэгээ цаана юу болж байгаа юм бэ гэх юм бол тэ native тэ Европ төрсэн Герман төрсэн Герман хүнийг хинээр орлох байгаа юм бэ гэх юм бол өөр орны хүнээр орлогч байгаа. Энийг хэдүүлээ Америкчууд харсан шүү дээ. Демократ нам Жо Байден гих мэтчлэн хэдэн саяар тэр цагаачуудыг оруулаад ирсэн. Тэр ойролцооныг 11 сая гадны иргэнд ерөөхдөө иргэншил үгүй гэж шахаж исэн. Яа гэх юм бол тэд нар тэгээд тэр арчсан намд өртөө болно гэсэн үг. Тэгээд тэд нар ингээд насаараа ерөөхдөө тэр намыг сонгоно гэсэн үг. Сонгуулийн манипуляц. And this is without being involved into any conspiracy theory. За тэгээ би энэ янз бүрийн ингээ нууц далт те иймэрхүү теори мэри нэг ярмааргүй байна л да. This is a well-detailed plan of the left. Тэгээ энэ бол ямар нэг нууц мууц ерөөсөө төлгөө биш. Ерөнхийдөө энэ аль хэдийн эл болцсон зүүн намуудын одоо улс төрийн зүүн үзэл бодолтой хүмүүс энийг угаасаа хэрэгжүүлж байгаа. Because my understanding of the history is probably not as sophisticated as yours, but if I understand correctly, the last 150 years of the European including. За тэгээ би яг түүхийн их том мэдлэгтэй биш. Энэ Виктор Орбан жоохон худлаарч ин мань хүн түүхийн тухай асар их мэдлэгтэй. За тэгээ би зөв ойлгосон бол өнгөрсөн 150 жилийн хугацаанд Европт за энэ дотор бас Их Британиг оруулчих юм бол UK anyway. The European politics, it's about a competition of two tribes. За тэгээд өнгөрсөн 150 жилийн хугацаанд хоёр ийм нэг бүлэг хүмүүсийн өрсөлдөөн. One is those who think that we should stay in the traditional frame and value system of Europe as it was. За нэг талдаа
Европыг одоо хуучинсаг консерватив үзэл бодолтой Европороо байх ёстой нэг тал нь. Nation, freedom. Тэ. Улс. Тэ Герман улс, Герман хүмүүс. Польш улс, Польших. Францих. Тэ. За тэгээ гэр бүл эрх чөлөө тэгээд крестний шашин. Christianity, that's all. Тэгээ нөгөө тал нь крестний шашин үгүй. Эрх чөлөөг ингээ буулгач байгаа. Герман улс ерөөхдөө германчууд их биш. Улс гэдэг Герман улсыг хэн бий болгодог юм бэ гэх юм бол германчууд бишээ энэ зүгээр нэг газар. Нэг хилтэй. Тэгээд герман паспорт тэ хамаагүй. Африк хүнд герман паспорт өгчих юм бол тэр герман хүн болчихдог юм аа. За, Marine Le Pen сонсцгоо. Энэ Европ улс төрчний хувьд бол тэр Friedrich Merz-ийн хоолой төмсөггүй, тестостеронгүй угаасаа мэдрэгдэж байгаа заа юу. Тэ. Макрон угаасаа юу штэ. Тэ. Marine Le Pen-ийн хоолой жинтэй сонсоор. Нэг дотроо нэг сүнс нэг ууртай, нэг суур эмоцтой хүн, тэ? J'en appelle à la sagesse et au bon sens des Français. Qu'on me donne une raison, une seule, pour garder sur notre territoire. Француудад та нар надаа нэг хариуллаарай. Үзэл бодлоо хуваалцаарай. Надаа нэг шалтгаан. Ганцхан шалтгаан өгчих. Бид нар ерөөхдөө өөрийнхөө нутгаа яагаад өөр хүмүүстэй хуваалцах ёстой юм бэ? Les étrangers qui collaborent avec une idéologie totalitaire qui veut la mort des Français. За бид нар яагаад энэ Францын эсрэг Францыг сөнөөх гэж байгаа. Францыг алгаж байгаа хүмүүстэй бид нар яагаад хамт ажиллах ёстой юм бэ? Та ерөөхдөө юм хөгжимчин байлаа гэдэг нөгөө кондуктор байдаг шүү дээ. Ингээд зүв тоглож байна. Les binationaux en lien avec l'idéologie islamiste doivent être déchus de leur nationalité et expulsés. Тэгээ хоёр иргэншилтэй муслим хүмүүс. За. Тэгээ муслим үзэл бодлыг ингээд тараадаг, тэрний төлөө тэмцдэг хүмүүсийг ерөөхдөө иргэншлээс асах ёстой. Манай улсаас үгээ гаргах ёстой. Les Français qui adoptent l'idéologie de l'ennemi doivent être traduits devant les tribunaux et punis. За тэгээ манай Франц хүмүүс энэ дайсны үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн, түгээдэг хүмүүсийг тэ шүүхийн систем рүү оруулаад шийтгэл өгөөд торгох хорих ёстой бараг тэгж орч. Les lois existent, il suffit de les appliquer. Eh bien moi манад хууль дүрм гэсэн юм байгаа. За тэгэхээр би ерөнхийлөгч болох юм бол байгаа хууль зэвсэг арга хэрэгслүүдэ ашигланаа. Présidente, ces lois seront appliquées sans faiblir. Sans faiblir. Yes. Тултална. Тэний төлөө ажиллана. Marine président. Түрүүн тэгээд тэр firewall, Brandmauer, Han гэж ярьсан шүү дээ. Францын засгийн газар хуулийн систем яасан бэ гэх юм бол Marine Le Pen-ыг гэмт хэрэгтэн болгоцсон. Шүүхийн шийдвэртэй болгоцсон. Одоо дахиж ерөнхийлөгчийн сонгуул дээр нэр дэвш боломжгүй болгосон. Тэгээ эдгээр юу гэж боддог юм бэ гэх юм бол за окей ингээл Marine Le Pen-ыг гэмт хэрэгтэн болгочих юм бол тэгэл болоо доо. Гэлээ бодож байгаа заа юу. Тэг харж байгаарай. Улам өөрийн хүргэж байгаа л та. Тэгээ ард түмэн харж байгаа шүү дээ. Яагаад улс төрийг ингээд шоронд хийх гэж үзэж байгаа юм бэ? Дональд Трампыг бас шоронд хийх гэж үзсэн. Ямар үр дүн хурааж авсан бэ? Ямар ургацыг хураасан бэ? Тэгээ өрөө тараасан, тийм ээ? Дональд Трампыг буудах гэж үзсэн, шоронд хийх гэж үзсэн. Одоо алуулж штэ энэ зүнт нутгийг.
Тэгээ population change таад ингээ хараарай заяа. Энэ Орос, Польш, Молш, энэ Польш улсаас, Унгар улсаас гих мэтчлэн хүн амын хэдэн хувь байна? Эстония, тэ Латвия гих мэтчлэн. Энэ ерөөхдөө демографикийн хувьд хүн амын бүтцийн хувьд бол энэ дизастер байхгүй юу? Монгол бас яг адилхан. Манай Монголоос бараг нэг 150-аас 200 мянган хамгийн өндөр бүтээмжтэй гадаад хэлтэй хөдөлмөрлөмөр байгаа визэн гардаг хүмүүс нь гадаад орн дотор ингээ баялаг бүтээж байгаа. Тэгээ манай Монгол улс төрчнөр тэрэн дээр ингээ ичмээр байна заяа. Ичихгүй байгаа л та. Гэхдээ та ингээ харж байгаа юм бол өнгөрсөн 1990 оноос 2022 оны хооронд энэ улсууд бараг хүн амынхаа 20-30% алдсан байгаа. Тэгээ гадаад руу нүгэд явцсан гэсэн үг. Тэгээ бүр 2 дугаар дэлхийн дайны үеэр хүн амын одоо нас баралт дайнд нас орсон хүнээс илүү олон иргэн эднэр ингээ алдсан байгаа хгүй. Хаашаа явсан бэ гэх юм бол Герман руу явсан, Франц руу явсан, Испани руу явсан, Их Британи, Ирланд, Швед, Норвег гэх мэт явсан байхгүй. Тэгэд энд хамгийн залуу хөдөлмөрлөлийн одоо оргил эдэр нас дээр эднэр ингээ яваад Герман, Франц, Испани эдийн засгийг ингээ дэмжээл явж байгаа. Гэхдээ одоо нэг шинэ тренд эхэлсэн заяа. 2022, 23, 24 оны үеэр Германд, Францад, Испанд, Англид, Ирландд гих мэтчлэн амьдарч байгаа, хөдөлмөрлөж байгаа хүмүүс өөрийнхөө их орн руу буцаж байгаа. Тэгэх юм бол юу болох юм бэ гэх юм бол энэ орнууд бүр хэцүү байдалд орно. За. Швед улсын хүн амын 26% нь ер нь бол ямар ч Европ гаралтай юм ерөөсөй байхгүй. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол Аз юм уу, Африк юм уу тиймэрхүү хүмүүс гэсэн үг. Окей. За тэгээ энэ жоохон Европын хүмүүс эсвэл нэг аав юм уу ээж нь нөгөө Швед хүн 61% ерөөхдөө 2 цэвэр одоо Швед ээж аавтай гэх мэтчлэн. Гэр бүлийн бусад нөгөө гэр бүлийн 26 гадны хүн. За Герман улс бас дизастер гацсан. Герман улсад одоо хэдүүлээ энийг харчих заяа. 15-аас 20 настай хүмүүсийн дунд заяа 60% нь Герман улсад цэвэр Герман. Ээж нь Герман, аав нь Герман. Окей. Франц 71%, Испани 68%. Тэ? Ирланд 59%, Швед 60%. Үлдсэн 40% нь юу юм бэ гэх юм бол гадаад эсвэл талан гадаад. Тэ? Энэ юу юм? Демографикийн дизастер шүү дээ. За, сонирхолтой энэ хүчингийн хэрэг одоо rape заяа зүгээр эрэгтэй хүн зүгээр эмэгтэй хүнийг зодж байгаа биш хүчиндэх тий. Ер нь секс гэсэн үг шүү дээ. За rapes per 100,000 100,000 иргэний дунд хэдэн удаа ийм rape тохиолддог юм бэ? Англид 109, Швед 85, Исланд 69, Франц 59, Денмарк 48, Норвег 41, Финланд 32, Австри 23, Ирланд 21, Люксембург 20. Тэгээ Герман ингээ улам ингээ дээш явж байгаа. Хамгийн аимшигтай газар бол мэдээж Keir Starmerийн улс тэ Англи. Reported rapes per 100. England and Wales 117. Grenada. Африкийн Ботсвана 100,000 хүн тутам 96 хүчингийн хэрэгтэй. Lesotho бас Африк орн 89. Панама 76. Eswatini бас Африк улс заяа 75. South Africa. Окей, Африкийн одоо хамгийн доор байгаа 70. Reported instances of rape and sexual assault. Окей, 13 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүдийн одоо хүчингийн хэрэг тий. За. Ингээ хүүхдүүдийг ингээд яаж байгаа ч тий 13-аас дээш. За 2006 оноос 2014 оны хооронд ерөөхдөө тогтвортой. Тэгэл явж байгаа. Энэ хаана хизээ юун дуусах юм бэ гэх юм бол ийм юм дээр дуусна. Харж байгаарай. Окей, харж байгаарай. Тэгээ улс төрчнөр за энэ Brandmauer and firewall үүсэн бусад намыг хорн хүмүүсийг шоронд хийн ард түмэн илүү их бохимдно. Тэгэхээр сонгуулийн утга учир байхгүй болж байгаа хгүй. Сонгуулийн функц юу юм бэ гэх юм бол 4 жил болгон эсвэл 6 жил болгон ард түмний хүслийг одоо улс төрийн өөрчлөлийг бий болгодог систем гэсэн үг. За тэгээ 2-3 удаа 8 жил, 4 жил, 12 жилийн хугацаанд энэ дуракууд ард түмний хүслийг биелүүлдэг механизмыг хаачих юм бол
Окей? Сонгуулийн аргаар боломжгүй юм бол сонгуулийн бус аргаар хүссэн өөрчлөлтөө бий болгоно. Энэ юу юм бэ гэх юм бол иргэдийн бослого. Coming soon to Europe.